Ус ба эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хэрэгжснээр сургуулийн эрүүл мэндийн тулгымдсан асуудалд хүүхдийн оролцоотойгоор нөхцөл байдлын үнэлгээ хийх, үнэлгээнд тулгуурлан аяныг хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, боловсрол соёлын газарт хүргүүлэх, за мөн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг хүүхдийн оролцоонд тулгуурлан боловсруулах, хүүхдээс хүүхдэд аргачлалаар сургууль зохион байгуулах гээд олон чиглэлээр төсөл хэрэгжсэн. Яагаад бид нэр ус гэсэн сэдвийг сонгож авах болсон шалтгаан маань болохоор боловсрол соёлын газартаа бид нэр хамтарч ярьсны үндсэн дээр сургуулийн орчинд хүүхдүүд ундны усны хомсдолтой байдаг. За тэгээ усны талаар мэдлэг дутмаг байдаг гэсэн үднээс бид нэр ус ба эрүүл мэнд гэсэн сэдвийг ингээд сонгож аваад 2016 онд 4 сарын хугацаанд ингээд аян байдлаар зохион байгуулсан байгаа. За тус 4 сарын аянд маань болохоор нийтдээ 6500 гаруй хүүхэд 250 багш ингэж хамтарч оролцсон байгаа. За Уг Төсөлд аймгийн боловсрол соёлын газар Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр Эрдэмийн гэгээг түгээгч төрийн бүс байгууллагатай хамтран боловсролын чанарын шинжилэл ба хүүхдийн оролцоог дэмжин эрүүл мэндийн зөв дадал хэвшлийг төлөвшүүлж эрүүл аюулгүй сурч боловсрох таатай орчин бий болгоход сургуулийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор оролцсон юм а. За энэ аяныг эхлэх болсон гол шалтгаан нь бол хамгийн нэгдүгээрт бол ерөнхий боловсролын сургуульд одоо бас усны хэрэглээ хүүхдүүд одоо цэвэр усны хангамж тэдний одоо цэвэр ус уух боломж нөхцөл бололцооны хэрэг вэ нэ гэдэг судалгааг бол гаргасан. За ингээд үзэхэд бол нийтдээ нэг 15 сургуулийн нэг 20 орчим хувийн сургууль нь бол яг тодорхой хэмжээгээр эцэг эхийн дэмжлэгтэйгээр ингээд усны асуудлаа бол анги дотроо бол шийдээд явсан байгаа. Гэтэл одоо ихэнх хувь нь бол усныхаа асуудлыг бол шийддэггүй. Хүүхдүүд нь бол өөрсдөө зүгээр грантны уснаас бол аваа уучдаг гэх жишээний ийм судалгаа бол гарч ирсэн. Ингээд энэ дээр үндэслээд бол Дэлхийн зүүн байгууллага маань бол ингээд усны одоо хэрэглээг одоо зөв зохистой хэрэглээг одоо хүүхдүүдэд эзэмшүүлэх зорилгоор бол энэ хүүхдээс хүүхдэд аргачлалыг бол явуулсан. Таны хүүхэд өдөрт биеийн жингээс шалтгаалan 800 граммаас 1 литр ус уух ёстой. Харамсалтай нь хичээл, давталга, дугуулангийн үеэр усны хэрэглээ алдагдаж байдаг. За тиймээс энэ төсөл хэрэгжснээр нийт Орхон аймгийн сургуулиудын сурагчид багш нар усны хэрэглээний асуудлаа шийдвэрлэж тэр хэрээрээ ус хүний бие организмд ямар их ач тустайг мэдэж авсан үр дүнтэй төсөл хөтөлбөр болсон олон хүн талархалтай хандаж байна. Төслөөс гарах үр дүнгээ бид нар харахтаа загвар сургууль бий болгоё. За тэгээ сургууль дээр усны хэрэглээг хүүхдүүд маш зөв хэрэгж сурыг. За тэгээ усны бас хэрэглээ гэдгээсээ гадна хүүхдүүдэд ус ямар чухал вэ? За тэгээ гар угаахын ач холбогдол энэ талаараас судалгаа хийсний үндсэн дээр ингээд сургууль дээр үйл ажиллагаа маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байгаа. Бид нэр ажлын хэсгээрээ явцын үнэлгээ бас хийж сургуулиудаар явсан байгаа. За тэгээд энэхүү аянд маань болохоор Дэнж багийн 7 дугаар сургууль маш амжилттай оролцсон. Үр дүнд нь бол юм бол 12 сургуульд нь бол тодорхой хэмжээний ус цэвэршүүлэгч юм аппаратыг бол цэвэр усныхан шугамд холбож бол өгсөн байгаа. За ингээд бол бас усны хэрэглээ нь бол бас хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр бол бас цэвэр ус уух боломж нөхцөл бол хангагдсан. Хамгийн томоохон хөрөнгө оруулалт олд мэдээж сургуулиудад ус цэвэршүүлэх аппарат бэлгэлсэн төдийгүй гол нь хүүхдээс хүүхэд аргачлалаар хүүхэд бүхэн усны хэрэглээний үн цэнийг мэдж чадсан явдал байсан юм а. За бүр зарим ангиуд юу гэхээр ангиараа сургуулийн дэмжих үйл ажиллагааныхаа цагаар бохир гарын хор урчгийн тухай бичсэн тоглолт үлдээд тэрнийг ангиудаар явж харуулах жишээтэй. Дандаа өөрсдийнхөө хэрэгцээ юмдаа л хэрэглэнэ. Усаа тэгж юм нэг зөв зөвсөхгүй ажиллах гэх тээ. Усыг тэгээд компьютер хийх ёстой. Бусад сургуулийн хүүхдүүд ч гэсэн усны зөв зохистой хэрэглээний талаар тодорхой ойлголттой бас тодорхой зөв мэдээлэлтэй байх ёстой. Хүүхдээс хүүхдөө 6 алхамт аргачлал гэдэг маань хүүхдийг хүсээгүй оролцооноос нь татгалзуулж хүссэн оролцоогоор нь дамжуулж жинхэнэ оролцоонд сургах. Энэ оролцоогоор дамжуулаад эрүүл зөв дадал хэвшлийг өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, тэр эрсдлээс сэргийлэх, түүгээрээ дамжуулан гэр бүл олон нийтэд
нөлөөлөх ийм үндсэн суур зорилготой аргачлал байгаад байгаа. Хамгийн гол үр дүнтэй ажил нь юу байсан бэхээр сургуулийн хэмжээнд сурагчид, багш нар сургуулийн удирдлагууд бол өөрсөнд тулгамдж байгаа энэ бэрхшээлийг бол өөрсдөө олж харж чадсан байгаа. Тэгээ энийг одоо бид энгийн одоо яаж шийдвэрлэж болох уу? Өөрсдөө ямар боломж болцоогоор шийдвэрлэж болох уу? Бусдаас одоо дэмжлэг тусалцаа аваад яаж шийдэж болох уу гэдэг ийм гарцыг бол олж харж сурсан байгаа. Төслийн үр дүн. Төсөл хэрэгжсэн сургуулиудаас төслийг амжилттай хэрэгжүүлж, олон шинэлэг санаа гаргаж хийгдсэн ажлуудыг бодитоор хэрэгжүүлж чадсан байгууллагуудаас 7 дугаар сургууль 1-р байранд орж 6 ширхэг ус зөвшөөрлөх аппаратаар шагналсан. Мөн Баян өндөр цогцлбор сургууль, Наран цогцлбор сургуулиуд тус бүр 2-3 дугаар байруудад орж ус зөвшөөрлөх аппаратуудаар шагнуулсан юм. Мөн тус сургуулиуд эрүүл мэндийг дэмжих сургуулиар өргөмжлөгдсөн. Тэгээ манай сургууль 1200 хүүхэдтэй 3 давхар 2 хичээлийн байртай. Энэ байрныхаа давхруулганд байрлуулсан. Ингэснээр хүүхдүүд маань зарим тохиолдолд өглөөний цайгүй яарч сандарч гүйж ирэх үе байдаг. Өдөрт маш ихээр ундаасдаг. Энэ байдлыг даван тулгуурлах их нөлөө үзүүлсэн. Сургууль дээр ихэнх цагийг өнгөрүүлж байгаа. Тэгээд аргагүй ирэхэд карантин ус уудаг. Тэрүүгээр бидний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээд одоо бид нар ус цэвэршүүлэхтэй болсноороо бид өөрсдөө болон бусдыг бас хамгаалж чадж байгаа. Эрүүл ахуйгаа. Мөн хүүхдээс хүүхэд рүү аргачлалыг ангидаа амжилттай хэрэгжүүлсэн Наран цогцлбор сургуулийн багш Бямбжав, Орхон цогцлбор сургуулийн багш Инх Жаргал, Баян өндөр цогцлбор сургуулийн багш Хишиг Жаргал нарыг сургалтын хэрэглэгдэхүүнээр шагнан батламжилсан байна. Сургуулийн багш нарын хувьд бол хүүхдээс хүүхд рүү гэдэг аргачлалыг бас цогцоор нь суралцаж авсан байгаа. Дээрэс нь хүүхдүүд болон хүүхдийн оролцооны талаар маш зөв мэдээлдэг. Хүүхдүүд оролцсноор альва нөгөө хүүхдийн оролцооны үйл ажиллагаанууд хэрхэн нөгөө нэг зөв одоо явагдаж үр дүнгээ хүрдгэн гэдгийг хүүхдүүд маш зөв ойлгож авсан. Бас төслийн бас нэг гарсан үр дүнгийн нэг юм аа. Төсний зөв зохистой хэрэглээд бол зөвхөн ухаасаа гадна ариун цэврээс ахад өөрийнхөө хэрэглээд бүхий л юм хэрэглээ бид нар цогцоор нь авч үзэн л дээ. Тэгэхээр юу гарын ариун цэвэр, хөлний ариун цэвэр ч гэдэг юм уу тийм. Хувцсны ариун цэвэр гэх мэт. Жишээлбэл бид нар гараа буруу угаадаг гэдэг тийм. Тэгээ энэ бүгдийг сурсан. Тэгэхээр хүүхдүүд маань бие биендээ хяналт тавьсан, бие биенээсээ суралцсан, бас баяр талархлаа илэрхийлж байсан. Ялангуяа эцэгчлэх талархалтай хүлээж авсан да. Хүн өдөрт бие физиологийн усны хэрэгцээгээ бүрэн хэмжээнд хангахын тулд 2-оос 2.5 литр ус уух шаардлагатай. Тэр хэрээрээ хүний бие дэх ус тогтмол шинжлэгдэн эргэлтэнд орж байх ёстой. За хүн өдөрт дунджаар 600 мл усыг амьсгалах замаар 500 мл усыг арьсаар, мөн 1400 мл усыг шээсээр алдаж байдаг байна. Нэг үгээр хэлэхэд өдөрт таны хэрэгцээнд 2 литр 500 г ус шаардлагатай байдаг гэсэн үг юм. Харин бид энэ хэрэгцээгээ хэрхэн хангаж чадаж байна вэ? Мөн бидний хүүхдүүд усны хэрэглээгээ бүрэн авч чадахгүйгээсээ болоод альва өвчний вирус тархалтанд амархан үүрдэг төдийгүй энгийн зүйл бол арьс хурдан хугацаанд гандах, харлах байдлаар илэрдэг байна. Тэгвэл насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 500 мл усыг хоол ундаар авч 2000 мл усыг ундны усаар авах зайлшгүй шаардлагатай. Үүний нэгэн адил хүүхэд ичгсэн тогтсон усны хэрэглээгээ авах учиртай. Манай ангийн хүүхдүүд ийм усны савтай болсон. Тэгээ бидний ийм усны савтай болсон болохоор карантин ус дахиж хэрэглэх шаардлага болсон байгаа. Өдөр ус уух боломжгүй. Нэл заримдаа гэрээс авч ирэл жоохон хүндрэлтэй байдаг. Тэгээ энэ нэрснээс бол тэгэл дандаа энд сургуультай ангидаа тэгэл аягандаа ус уугаал аягүй тавтай байдаг. Энэ ажлыг явуулснаар бол нийт 250 гаруй багш, 6500 гаруй хүүхдийн бас ийм усыг одоо зөв зохистой хэрэглэх, айрлах, гамнах гэсэн ийм одоо зүйлүүдийг бол сурч авсан байгаа. За багш нар маань мэдээж нэг хамгийн түрүүн баяртайгаар хүлээж авч хэвшсэн. Тэгэхээр манай сургууль бол одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагын тулд хамтарч туссан тулд тусаар за хамтарч хэлсэн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр энэ усны зүй зохистой хэрэглээг одоо хэрэгжүүлж чадлаа гэж ойлгож байна. Энэ хүүхдүүдэд бас их ач холбогдолтой ийм зүйл байна. За тэгээ цаашдаа эрүүл мэндийн төслөөс боловсрол соёлын газар бусад байгууллагатайгаа хамтраад бид нар сургуулиуд дээр өсвөрийн эмч хүүхдүүдийг бэлтгээд хүүхдээс хүүхд рүү аргачлаараа бэлдээд ингээд эрүүл мэндийн тулгымдсан асуудлуудаа хүүхдүүдтэйгээ хамтраад хэрэгжүүлэх юм төлөвлөгөөтэй байгаа.
За тиймээс ч энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээр сургуулийн сурагчид сургуулийн орчинд байх үедээ усны хэрэглээгээ цаг тухайд нь авах бүрэн боломжтой болж чадсан нь энэ төслийн сайн үр дүн байгаамаа.